Дуулна хомтой тэмээ ингээ орчиход тэмээ орчиход харагддаггүй надыг залуу байхад энд хом тэмээ орчиход үзэгддэггүй битүү их цаг байсан юм аа. Эндээ олон жилийн бод яг цаг байсан гэдэг тэмдгэн тэр энэс дагуур тэр чинь байгалаараа байгаа юм л да. Дандаа ийм загтай байсан газруудын дээр ингэж юуг нь тарьж байгаа. Энэ талбайг 23 оны намар эхэлж одоо хашаад 17,000 цаг байгаа. Анхд яг 17,000-аар тариал ургасны ягаад нөхөн тэрэлтэйгээд эхлээд энийг суулгахад нэг нас 2 настай 3 настай суулгасан 20 сантитай тэрхүү тийм л суулгах байгаа. Услагын юуд яг байнгын нэг хүнтэй эндээ тэгээ бөөний хүчээр хавар намрын тэр мод тэрх юунд дэрсэн дандаа нэг орон нутгийн одоо ард иргэдэг ажиллаад тэр бөөний хүчээр мэдээ ихэн дээр нь нэлээ сайн яаж авсан. Амьдрах чадварыг сайн болгож авсан байхгүй. Тэрний хүчин тэгээд бас сүүлийн 2 жил бас бороо хор бас гайгүй байла. Тэгэл энэ ч сардаа нэг талбай их хүчээр сардаа нэг л услна. Зуны үйлрэлд одоо нэг 3 удаа хамтлан уссан байхад бол цаг бол ерөнхийдөө бас говьд бол цаг яг орчин нөхцөлийн тааруулаад загтай хоолойнуудаа нөхөн төрөлд одоо сэргийх юун тарихад бол цаг бол ургах юм байна гэсэн итгэлтэй юутай байгаа бас. Моджод эрэхтэр бол энэ ингээл амьдрах чадвартай. Тэгээ энэ моджод ингэтэл нэг хамгаалчих юм бол тэгээд энэ хэдэн жил болоод энэ хашаагаа аваад энэ цагийн байгальд нөрхөөл дараагийн газар хашаал. Сайн биелээгүй багт нь тэмээ суухад идэд ингээд ургуулдаг тийм байна гэдэг юугаар л. Тэгээ нэг хэсэг бол сая сүүлийн хэдэн жил ч бол энэ манай говь руучин лүндээ их гам болсон. Сүүлийн 2 жил бол дайжгаад 19 20 21 дандаа дамсан 4 5 жил дандаа тийм одоо цаг газар муу байсан. Тэнтэй ч холбоотой юу тэгээд ерөнхийдөө заган ой их багасч байна. Тэгээд энэ хайлаас бас их боломж ургаж байна. Жигд бас их боломж ургах юм байна. Говийн мод бол ерөөсөн говьдоо л ургах юм байна. Янз бүрийн хангаан тэр шилмэс мод энэ төр бол ягаад ургахгүй юм байна гэдэг нь бол ерөнхийдөө бас батгсан. Тэгээд манайх чи ерөөсөн уул урхаа гэж байхгүй. 82 он улсын сургаалтай хамгаалтай газар байдаг. Үлдсэн нэг 10 17 он орон нутгийн сугаан хамгаалтанд аваад 13 оноос хойш ерөөсөө сум одоо орон нутгийн тэр бүх юугаар хэлцээд уул урхайгүй эко сум болгоё. Манай энэ чинь нэг хонгорын гол гээд одоо Монголын одоо том ус мөлийн алдартай тийм хонгорын гол аялал жуулчлал энд бас мөлийн төлхөө өгч байдаг. Тэгээ аялал жуулчлал бол мал аж ахуй жинхэнэ оргоор ийм эко сум боё гэдэг юугаар. Тэр хонгорын голч бол их баян бүрд учраас тэнд бол тэгээд бургасыг эстэй хонхрууд байдаг учраас тэр бургасыг бол 21 оноос хойш туршилтын маягаар тариад ургахын мэдэгдээд ирэхтэй зэрэг одоо нэг 28,000 бургас яг тэр хонгорын голд хамгаалаад хашаад хамгаалаад ингээд тарьж байна. Тэр бол энэ ээж сайхан орхсон. Энэ жил яг харандагаар тарьж үзлээ. Түрүүнд нь надад суулгацаар тарьж байсан. Харандагаар тарьсан мөн адилхан ургаж байна. Ургаж байгаа бол 70-80% ургах юм байна. 30 газар хашсан. Яг энийг Жавхлан дорд компани, уул уурхайн компанид хамтарч ажлын хамгаалах юуг нь Жавхлан дорд компани. Тэгээ орны энэ ургуулж энэ суулгацсан хойш ургуулж яах нь бол манай аян яг энэ талбайгаар хариуцсан явж байгаа. 30 талбайд нэг 17,000 цаг суулгасан.